заамалсан ясаараа эсгсэн камбучага задлаа да. Камбуча маань ингэж хөөр хийсэн байна. Яа, нөгөө юун дээрээ хөвөөд ингээд хараад ирсэн байна. За энийг одоо би шүүж ингээд савн давна. Энэ саунд эхлээд шүүгээд хатгая. Өнөр бол өстой гоё юм шүү дээ. Би нэг жоохон нарийн шүүлтүрээр шүүж байгаа. Доорн шүүлтүртэй бас сайн шүүлтүр юм. Ийм шүүлтүртэй байх. Тэрэн дээр тавиад тэгээ марл тавиад. Гоё хөөсрөл гоё нэртэж байна. За ингээд шүүгээд авчих нь бүгдийн сайн шүүгээд авчих би таньж үзүүлэхэд бол талыг хийчлээ. За одоо ингээд компьютераа амсаад үзье. Ингэж харагдчихэв. За амсаад үзгэр ямар ах. Стохой хийсэн байна. Энэ эсгэлтэнд ер нь бол голдоо ингээд сайхан хүүтэн байх нь зөвхөн. Одоо энийгээ ингээд ийм тагтаа шилнүүдэд хийгээд ингээд хадгална. За би энэ шилүүдээ бол шил савнуудаа бол энэ алюминий цуугаар ариутгадаг. Энэ дотроо нэг 2 юм уу 3 тусал алюминий цуу хийчээ тэгээд хүүтэн усаар сайхан зайлаад авчих нь. Ерөнхийдөө дууссаны дараа бол би уулган машинд аяг тавгүй багчаад угаачаад тэгээд тэр дукон дотроо хийгээд ариутгачдаг байгаа. Өстой янз юм байна. Энийг бас хийхдээ бас дахиад шүүгээд хийчихнэ. Энэ дотор нь би энэ жижиг юм шүүрээ тавьчих. Тэгэхээр айгу. Ер нь бол энэ дотроо үлдээд идэг учраас. За ингээл энийг хөргөчөнд тавиал тэгэл уунда өстө хөөсөрч байгаа хараа өстө гоё гоц ийм гоё өнгөтэй гарч ирсэн. Өстө гоё. За тэгээ та нар минь хийж уугаарай.